Ингээр хаваар харагдаад ингээр жоохон царай ороод гэрлнүүдээ унтраачих юм бол бас дайчихгүй. Яг урдаасаа гэрэл тусахаар арьсан нүртлийнхгүй харагдаж байгаа зү. Яа. Яг урдаас ингээ гэрэл тусаа бичлэг хийх хүмүүс намайг арьсан дээр нь ялаа халтрах гэж юм л гэдэг. Тэгж хэлснээс болж над дээр сүүлийн 2-7 хоног зөндөө ботго гарсан. Энэ ботго байна, энэ ботго байна. Бөөн сорив болцсон. За тэгэхээр биш үү? Энэ за хэмэглэчээ. Хай влог тэгэхээр юу яцхан да? Гэртээ байна. Хаашаашаага 4 алхам, 3 алхам байдаг. Алхаад үзээ л яах вэ? Яг гадаа алхаж байгаа юм шиг алхах гэвэл 1 2 3 4 5 6 би яг л өөрийнхөө алхах юм бол гэрийн нэг хангаас нөгөө хангалтал яг 6 алхам л явд юм байна. Эндээс ишигээ бараг 3 4 алхам л авах нэрээ. Тэр өнөөдрийн бичлэг юугаар эхэлж байгаа вэ гэдэгэнгүүт би энэ байрнаасаа гараад нүүж байгаа, явж байгаа. Сая нөгөө одоо нүүж байгаа шинээр очих байранда ачаануудаа ирэхэд бол бүгдээр ингэ аваачаад тавьсан. Одоо надад энэ чимдамд бол ингээд миний хичээлийн хэрэгслүүд байгаа хаяа. Тэгээд энэ ингээд нөгөө 23 кг-ийн том чимдам байна шүү дээ. Энэ чимдамдаа одоо би энэ урд ширээн дээр харагдж байгаа арьс арчилгааны бүтээгдэхүүн, энд харагдж байгаа арьс арчилгааны бүтээгдэхүүн, тэгээд өнөөдөр унтж байгаа болохоор орон жилийнхаа даваануудыг тэгээд бас бус зүйлүүдийг бас хийн. Бас бус зүйлүүдийг хийн. Нэрээ сонь сайхнаас гэх юм бол би ийм камертай болсон. Сүүл өөрийгөө шагнаад урамшуулад энэ Instax гэдэг энэ камер яг гоё дурсгалтай үед бол үнэхээр хөгжилтэй юм билээ. Тэгээд ийм камертай болсон. Яг жилийн өмнө юу хэлний бэлтгэлээ төгсөөд энэ хотод ирээд бакалавртаа ороод 8 сарын 30-ны өдөр иржсэн. Тэгээд би 8 сарын 30-нд энэ байранд ороод юу яагаад яг жил болж байна. Тэгээд жилийнхээ яг ойн дээр би 27-нд нүүнэгээд 8 сарын 27-ны өдөр би нүүнэгээд 7 сар гаргаад байрныхаа эзэнд хилцсэн байсан. Тэгээд угаасаа яг сарын өмнө ингээд яг хэлэх ёстой байдаг яг тодорхой хугацааны өмнө яг байрнаасаа гараад нүүх болоод ирсний одоо 3-4 хоногийн өмнө одоогоос 2-3 хоногийн өмнө гэх юм уу надад ингээд асуудал тулгарч байгаа хгүй юу. Ямар асуудал тулгарсан бэ гэдэг би нэг өдөр гэртээ ингээд унтчихлаа. Хизээсэн бол одоо сар хизээсэн бол унтчихлаа. Тэгсэн чинь өглөө 9 цагт ингээд манай гэрийг ингээд хүн ингээд пүк ингээд нүдээ заяа дотор хүн байна уу? Явсаё гэд ингээд пүк гэд ингээд нүдэд болдгоо. Тэгээд би болохоор одоо энэ арийнхаа орон дээр ингээд унтж байгаа штэ тий. Одоо ингээд дээдлэн зүгээр нөгөө угаасаа бүтээл тавьсан болохоор зүгээр заяа. Би одоо ингээд унтж байгаа заяа. Ингэж унтж байгаа. Юу вэ? Яа мараа юм шиг болоо. Гэд ингээд газар хөлөө тавьсан чинь манай шалаар дөрөн ус заяа. What? Гэх бүр ингээ гайхаад энд хүн нүдэд идэг, энд ус асарцсан гайхаад хаанаас ус вэ гэд ингээ харсан чинь манай галтойгоноос ус асарч байгаа байхгүй юу? Гэтэ яг одоо манай нөгөө шал одоо яг ийм шинтэй бол биш. Одоо манай хаалга одоо энд байна заяа. Би одоо танаас гэрээ харуулъя л та бүтнээр нэг ямар байранд нэг өрөө байр, вонром нэг ямар байдгийг би одоо харуулъя заяа. Тэгээ манай шал ийм тэгшгэн биш. Жохон ийм баггүй хаалга руу. Тийм болохоор хоймор хэсэг дээр ус тогтхоосоо илүүтэйгээр ийшээгээ хамаг уснууд нь урсцаа гэсэн. Гэхдээ бүр ийм аим хальж цайлаад ийм өндөр болох хэмжээний бол ерөөсөө биш байсан. За тэгвэл бүгдээрээ бодоод үзье л да. Ус хаанаас яаж асгарсан бэ гэдэгэнгүүт одоо энэ манай хувцсны шүгэ энэ ингээ манай галтойгоо зүгээр яг ингээл идээд одоо галтойгоо тусгаад хаалга энэ төр гэж ерөөсөө байхгүй. Энэ ингээд аяатаг угаадаг ингээд шалааг байгаа биз. Эндээс усгарсан байгаа юм. Тэгэхээр доошоо чиглэлтэй ийм бол ерөөсөө биш. Ийм чиглэлтэй. Босоо чиглэлтэй. Ингээд босцоо. Тэгээд босоо чиглэлтэйгээр ингээд манайх руу чиглээд ингээд миний орлоо чиглээд ингээд усгарсан байвал яах вэ? Одоо бодохоор бүр ингээд дургу өрөөд байгаа байхгүй миний. Миний ингээд бүр дургу өрөө. Ямар ч ирүүлэх мэдээж усаа ингээд онгойлгочоод за би унтлаг унтаад өгөхгүй штэ.
Тэгээд миний гайхаад байгаа нэг зүйл нь юу вэ гэх тэгэнгүүт би өөрөө гэрэл дунтаж чаддаггүй. Би өөрөө чимээн дунтаж чаддаггүй. Дийлэнхдээ би тийм яг тэгдэг байхгүй юу? Гэрэл чимээд огт дунтаж чаддаггүй. Яагаад ус ингээд битүү асгарцсан юм байхад би ингээд унтаад байснаа би ингээд гайхаад байгаа байхгүй юу? Унтаад байснаа. Тэг яагаад энэ ус ингэж асгарах болсон бэ гэдэг талаас бас. Тэгэнгүүтээ би ер нь бол одоо багасаа гэх юм уу дундаа мангасаа нэг одоо зүүдэндээ ярьдаг хүн гэж байдаг. За зүүдэндээ босдог хүн гэж бас байдаг шүү дээ тий. Би асар ингээд гүн ядаргаанд орцсон. Тэгээд зүүдэндээ босоод одоо зүүдэндээ ингэж явж агаад ус уух гад ийм нэг онгоолгоод ингэсэн байж магадгүй тий. Гэхдээ би ингээд усаа ийм чиглэлтэй асгачаад орлууга цаашаа явахдаа би ингээд норж мороод миний нуруу муруур ус үсрэх юм бол мэдээж хүн зүүдэндээ сэрнэ шүү дээ тий. Тийм зүйл яагаад байгаагүй вэ гэдэгтээ би ингээд эргэлзээд гайхаад байгаа байхгүй юу? За тэгвэл одоо бүгдээ манай гэрийг харъя л та. Ингээд уцаа би цаашаа ингээд дээдлийн хананд тулгаж тавьж ижил манай гэр бүтэн харагдчихээн. Одоо яг энэ утас байгаа хананд бол зүгээр орж ирдэг халаал байгаа гэсэн үг заяа. Миний урд нэг тийм ч олон зай бол ерөөсөө алга. За ард ингээд шууд ор харагдчихээн. Тэгээд цааталт нь ариун цэврийн өрөө харагдчихээн. Тэгээд энэ талын болонтой ингэж харах юм бол галт байгаа нь харагдаж байгаа. Тэгээд энд ингээд миний суудаг ширээ тэгээд хичээд идэг, бичлэг хийдэг, хоол иддэг суудаг ширээ харагдчихээн. Тэгээд артлт нь ингээ хаалгал байна гэсэн үг. Ерөөсөө л ийм би яг гэрлээд ямар амар юугаар харагдчих. За тэгээд энэ артлт ингээд би 50-ын 50-ыг зүгээр дайсоос аваад энэ дөрөд ингээ хатцсан байсан бохоггүй юу. Ерөөсөө л ийм гэсэн үг. Тэгээд манайх чинь 2 сая воны барьцаатай сарын түрээс нь 300,000 вон. Гэхдээ яг би анх орохдоо нөгөө бакалавр руу орж исэн тэр үед нөө сургалтын төлбөр нэтэргээ төлж исэн болохоор сая 500 гэсэн. Надад манай байрны таалагддаггүй нэг зүйл нь юу вэ гэх тиймгүүд хөргөгч. За энэ хөргөгч ерөөдөө Солонгост одоо дийлэнхтэй бүхэл айлуудад байдаг хөргөгч аахгүй юу? Нилээн хуучны хөргөгч, Samsung-ийн хөргөгч, нилээн хуучны хөргөгч. Тэгээд яагаад би энэ хөргөгчөнд дургүй вэ гэх тиймгүүд хуучны хөргөгч болохоор моторын үйл ажиллагаа жоохон муу болоод тэгдэм үү яа дээ. Ингээд тэр тэгээд дуграаддаг зөө тэр гээд нэг 10 минут дуурж агаад 20-30 минут амардаг ч юм уу. Эсвэл дахиад нэг 5 минут гэж ингэж одоо ерөнхийдөө бол би тэрийг сайн яг мэдгүй. Гэхдээ яг нэг мотор нь ингээд хүчээ шахаад хөргөгчөө ингээд моторны үйл ажиллагаа гэж бодоод байгаа байхгүй. Тийм болохоор би энэ хөргөгчөнд жоохон дурггүй. Өмнө би 2 байранд амьдрахад бас яг энэ хөргөгчлээсэн. Тэгээд яг тэгж дуурайд байдаг. Тэгээд шүн ерөөсөө унтаж чаддгүй за энэ хөргөгчнөөс болж. Тэгээд би заримдаа яг хөргөгчөнд элдв янз юм хүн байхгүй шөндөө салгачаад тэг өглөө босоод хасаачдаг байсан. Тэгвэл унтаж чадахгүй. За дараагийн нэг таалагддаггүй байсан зүйл нь юу вэ гэх тэгэнгүүт энэ эрэгнэг одоо энэ эрэгнэг солонгосчууд ихтэй бас амар сэтгэлгүй. Одоо та нар манай энэ байрнаас л ингээ харж байгаа үстэй энэ бол сэтгэлгүй байгааг нь обоо ингээд нэг өнгөтэй бол ерөөсөө биш. За энэ бол ингээд нөгөө гал тоогоо. Гэхдээ ингээд гал тоогоноос нөгөө тосмос өсөр мүсэрнэ гэдэг зорилгоор ингээд хамгаалтын байдлаар ийм ногоо юм ингээд оруулаад тавьсан. Гэхдээ ингээд харах юм бол ийм цайвар шаргал өнгийн обоо дээр ийм ногоо өнгийн хамгаалтын хуулар нааснаа эргэнэг нь ийм бор өнгөтэй гэдэг юм өнгөний зохицол ерөөсөө байхгүй тий. Тэгмэд яг хажуу талд нь байгаа хувцсан шүүгийн ийм шаргал тэгээд угаалгын машины цагаан өнгөтэй хөшин саарл өнгөтэй гэх юмгууд ямар ч тийм нэг гоо зүүн мэдрэмж ерөөсөө харагдахгүй байгаа зү эндээс. Ямар ч гоо зүүн мэдрэмж, ямар ч нэг нэгнтэйгээ ууссан, авцалцсан тийм зүйл бүр ерөөсөө харагддаггүй. Манай хулдаас ийм шар өнгөтэй байгаа үстэй. Одоо энэ шар өнгөтэй. Энэ шар өнгө нь надад бас ерөөсөө таалагддаггүй байсан байхгүй юу? Тэгээд би өөрөө ийм цагаан шаргал өнгөтэй буюу одоо яг ийм өнгөтэй обоо аваад бишээ хулдаас аваад би энэ дээр дивссэн байсан байхгүй юу? Тэгээ яг сүүл нь ус асгараад өөрийнхөө худалдаж аваад тавьсан байсан тэр хулдаасаа хаянгуудаа энэ хулдаасыг нь буцаагаад угаасаа л энэ хулдаас чинь намайг анх орж ихэд байсан хулдаас тийм болохоор энэ нь ингээд намайг гаргаж гисэн энүүгээрээ байж исэн дээр байхаа гэж дод би ингээд тавьцیں۔ Дараагийн нэг зүйл нь гэх юм бол би энэ хувцсан шүүгээд бас жоохон дурггүй. Жоо хуучны ямар ч тийм загвартай болсон юм хувцсан шүүгээ. Одоохондоо доктор нь юу ч байхгүй. Яагаад гэвэл би бүх хувцснуудаа аваад бүгдээр ингээд баглаад хуучин бишээ шинээр нөөж шашаа айлдаа тавьцаа. Гэтэ яг эндээс ингээд одоо юуг нь харж болох вэ? Яагаад ингээд би энэ зүйлд дургүй, энэ зүйлд дуртай гээд одоо тэгээ түрээсэлж байгаа байрныхаа тавилгуудыг муулаад байгаа ингээд голоод байгаа вэ гэх тэгэнгүүт Солонгосын зүгээр би яг нэг зүйлийг хэлчихсэн. Солонгос
чи үнэхээр мөнгөтэй байх юм бол гоё байранд амьдарч чаднаа. Тэ сарын түрээсээ өндөр төлөөд чи барьцаа мөнгө өндөр төлөх юм бол чи гоё байранд амьдарч чаднаа. Доторх интерьер дизайн тэ эсвэл дээшээ давхрууд рууч гэдэг юм уу? Одоо өөр юу гэдэг эсвэл балкон тойч гэдэг юм уу те. Тэгээ чи баг зэргийн мөнгө жоохон тааруутай байх юм бол ерөөхдөө жоохон яг мөнгөдөд таарсан л байранд амьдрна гэсэн үг. Тэгэхээр нөгөө Солонгос руу хэлний бэлтгэлээр ирэх гэж байгаа Солонгостай ингээд сурах гэж байгаа хүүхдүүд одоо нөгөө миний бичлэгийг үзээ. За энэ хүн ингээд Солонгос нэлээд удцсан юм байна. Тэгээд Солонгос ер нь бүхэл зүйлийн талаар мэддэг байх бас өөр ингээд байр төрөлж амьдардаг болохоор энэ хүнээс асуувал ингээд хариулаад өгчих бах та гэд хүүхдүүд ер нь надаас нэлээд асуудаг байхгүй юу. Тэгэхээр яг эндээс харахад чи ингээд хөөрхөн гайгүй мөнгөтэй л байх юм бол ер нь гайгүй байранд амьдарч чаднаа. За тэгээд сарын одоо төлж байгаа түрээснээс чинь шалтгаалаад чиний өгж байгаа барьцаа мөнгнөөс чинь шалтгаалаад доторх тавилганууд нь бас өөрчлөгдөнө. За ийм удажаан буюу одоо хувцсны шүүгээ байхгүй айлууд ч гэсэн байгаа. За яа харахгүй хөргөгч бол ер нь бол хөргөгч угаалгын машин хоёр бол айл болгонд байдаг. За энэ дээр харагдаж байгаа пэйжийг болохоор би өөрөө худалдаж авсан. Энийг аваад нүгэл явна. Ийм байна. Тэгэхээр ерөөсөө ор байхгүй байх тохиолдол бас байдаг. Ширээний одоо хичээл хийх ширээ байхгүй байх тохиолдол зөндөө байдаг. Ингээд зөндөө асуудлууд байдаг. Тэгэхээр байр одоо ингээд хайгаад байранд орох гэж байгаа бол яг цаг гаргаад уйгахгүй хайж үзээрэй те. Өөрөө ингээд байрнуудын гадаа ингээд энэ тухайн байрыг барилгыг хариуцж байгаа захирлуудын эзэдүүдийн утасны дугаар байдгийн. За зарим эзэдүүд нь өөр газар амьдардаг, зарим эзэдүүд нь тухайн барилгынхаа нэг өрөөнд нь ингээд амьдардаг. Тэгээд хилтэй бол залгаад сайн мөн танаад ингээ өрөө байна уу? Би ингээд орох гэсэн юм аа, харж болох уу? Одоо харж болох уу? Хизээ харж болох вэ? Одоо пужингийн хідвэ, тэгээд сарын түрээс версен одоо хідвэ гэдэг ингээд асууж болно. За эсвэл Пүдүнсан буюу юу байгаа? Байр зуучилж өгдөг хүмүүс байгаа. Тэр байр зуучилж өгдөг хүмүүстэй бас ингээд уулзаад энэ тент байдаг аахгүй гудам болгонд л байдаг. Тэгээд байраа уйггүй хайж үзээрэй. Уйггүй хайж үзээрэй. За тэгээд дээрээс нь хэлэхэд одоо гадаад хүмүүст ер нь бол нэлээд дургүй болцсон тий. Гадаад ч гэлтгүү, Солонгос ч гэлтгүү, Монгол ч гэлтгүү одоо аль ч оронд мууч хүмүүс байгаа, сайн ч хүмүүс байгаа. Ерөөсөө нэгний муусан тэнийг монголчууд, муусан өмхий хятадууд, муусан төлөв вьетнамчууд гэдэг шаардлага ерөөсөө байхгүй заяа. Ерөөсөө байхгүй. Тэгээд байр зуучлалын хүмүүстэй ингээд уулзаад машинд нь суугаад байрнууд руу ороод ингээд үзээ явангууд чамд хамгийн түрүүнд эхлээд ерөнхийдөө дийлэнхтэй муухай байрнуудыг үзүүлнэ. Яагаад гэвэл одоо мэдхгүй яадгийн гадаад хүн гэхээр л тийм муухай байрыг одоо голохгүй амьдрч чадна гэж бодод юм уу яадгийн тийм. Тэгэхээр уйггүй үзэх хэрэгтэй. Уйггүй үзэх хэрэгтэй. Олон ийм байр зуучлалын газрууд руу ороод ингээд сайн хайгаад үзэх хэрэгтэй. Тэгээд тавилганууд нь бол нэг тиймэрхүү. Сүүлийн үед бол байрнуудын үн нэлээд өссөн. Одоо сая воны барьцаатай гэхээр бараг дийлэнхтэй байрнууд байха болцсон. Тэгэхээр 2 сая 3 сая воноос дээшээ. Солонгосчууд ч бас ерөнхий яг нэг тийм унган зананы ийм омглон хэний ч доор орохыг хүсэхгүй нэг ийм бардам зантай. Гэхдээ дотгошоогоо ийм хуваа амиа хичээсэн ер нь жоохон ойлгоход ер нь ингээд хамтарч ажиллахад бас баг зэргийн хэцүү. За яг бид нартай нас жацуу, үе жацуу яг нийгэмтэйгээ зэрэгцээд ингээд хөл нийлүүлээд алхаа явж байгаа үеийн залуучууд бол яг гайгүй гэж хэлж болох ч гэсэндээ бид нар хаа нэг газар ажилд ороод хаа нэг одоо ингээд сургуульд очиод багш нар гэдэг юм бол бидрээс дандаа дээшигээ 10-аас дээшигээ 15-аас дээшигээ насны хүмүүс байгаа шүү дээ. Ойлгоход нэлээд хэцүү усуд шүү. Би бол одоо яг үннийг хэлэхэд Солонгос улсад нэг тийм насаараа амьдран ийм гэдэг бодол модлол ерөөсөө байхгүй байха болцсон ч гэх юм уу. Ер нь нэг тийм жоохон хоёрдмол байдалд орцсон байгаа. Одоо жоохон залхаж эхэлж байна. Яг өөрийн орон л гоё гэдгийг мэдэрч байна. За тэгэхээр гэрээ танилцуулсан бичлэгийн хувьд ерөөхдөө бол иймэрхүү байна. Яагаад би сая 2-3 хоног бүр ингэ шаналаад байдал нэг эвгүй байдалд ороод нэг ийм хэцүү байдал байсан бэ гэх тэгэнгүүт одоо манай гэрээс ус алдсан гэж түрүү харуулсан шүү дээ тий. За манайх нэг давхарт байдаг. Өө яна уучлаарай. Манайх нэг давхарт байдаг. За яг одоо манай ханны цан шууд одоо машины зогсоол буюу манайх бүр энэ барилга руу орж ирдэг яг хаалганы хажууд манай гэр байдгаа гэсэн үг. За тэгээд миний яг өмнө нь хэлсэнчлэн манай шал ийм тэгшгэн биш гардаг хаалга руу жоохон энэ далийн ийм одоо шалны цотгалттай, цементний цотгалттай нэгт хоёрдоод гэх юм бол манад паркетын шал ерөөсөй байхгүй. Шууд цементэн дээр хулдаасаа тавьсан баггүй юу. Гэтэ яг нэг төрсөлтэй амтмаг гүгээд байгаа гөлтэй сая нэг жилийн хугацаанд амтахад гайгүй л ялаа бас яг. Их амар муулаагүй ерөөсөө муулаагүй шүү заяа.
Би чинь 7 сар гаргаад байрнаасаа нүүнэ гэд байрныхаа эзэнд хэлсэн байсан. Тэгсэн чинь нүүхээс ингээ 3-4 хоногийн өмнө ийм асуудал ингээ гарчиж байгаа байхгүй юу. Гэхдээ миний харж байгаа өнцгөр манайх ийм бракетын шал энтертэй ерөөсөй байгаагүй болохоор бас асуудал нэг тэр болгон байхгүй гэж миний хувьд үзээд тэгээд би яг гарах өдрөө буюу 27-ны өдөр нүүгээд ингээ гарнаа гэд ингээ хэлсэн чинь уучтаараа өөр ингээ юу ярьж байгаа вэ? Танаа гэрээс ингээ таны буруугаас болоод ингээ усаас гарсан. Тийм болохоор та 1 сар ингээ энэ байранд илүү амьдрах ёстой. 1 сарын хугацаанд одоо асуудал гарч магадгүй. Таны одоо алдсан, таны гаргасан алдаанаас болоод манай энэ байранд асуудал гарч магадгүй. Тэгэхээр та 1 сар ингээ илүү амьдраа гэд. За тэр бол миний хувьд яхаарахгүй боломжгүй зүйл байсан. Би ямар нэгэн ажлуудаа ингээ яг төлөвлөдөг. Тэгээ одоо 9 сар гаргаад хичээл орохоор чинь би хичээл орсны дараа нүүж чадахгүй. Би ч өглөөний хичээлдээ оройн ажилтай хүн хэдий заваараа нүүх хүлээ, хэдий заваараа энэ байраа зэгцлээд, хэдий заваараа нөгөө байраа зэгцлэх хүлээ гэд асуудал ерөөсөө ингээд ундарч байгаа байхгүй юу. За тэгээд 1 сар илүү амьдраа гэдгийгсэн. Тэнгүүт нь би би ингээд 27-нд нүүн гэдгээр ингээд нүүя. Яагаад гэвэл би ийм ажилтай, тийм ажилтай нөгөө байрандаа би орно гэдгийг хэлсэн, гэрээгээ хийцэн. Би сая 500 мянган вооны барьцаа өгсөн тийм үү. Тэнгүүт би тэр барьцаагаа авахын тулд за би 1 сарын одоо түрээс илүү өгье. 9 сарын 30 хүртэл 1 сарын түрээс би 300 мянган вон би ингээд илүү өгье. Тэгээд би ингээд вадтаа катта хийгээд ирж очиод ингээд тантай ингээд холбоо бариад тэгээд ингээд би урд эдийг сургууль сурдаг би ерөөсөө ингээд одоо зүхтаад зайлчих юм хүүхэд бол ерөөсөө бишээ тантай ингээд холбоотой байя гэдгсэн чинь окей чи ингээд нүүдгэрээ нүү угаасаа ингээд 1 сар чи илүү амьдрах ёстой чи ингээд алдаа гаргасан тийм болохоор чи 1 сарын байрныхаа мөнгөийг гэсэн чи илүү төлөх. Гэхдээ бид нар чиний сая 500 мянган вон гэсэн тэр барьцаа мөнгөж өгч чадахгүй гэсэн бохоггүй. Барьцаа мөнгөж ингээд өгч чадахгүй. Яагаад гэвэл энд асуудал гарч магадгүй гэж байгаа. Би сая 500 мянган вооны барьцаа өгсөн болохоор би 200 мянган воноор нь обо хулдаас 2 худалдаж авч өгöd. Одоо манай гэрийн обо хулдаас 2 бол ягаад ч вэ заяа. Тухайн үед бүр ингээд ус асгарсан тэрнээс үүссэн юм асуудал бол ерөөсөө байгаагүй. Анх байрандаа ороход байрны одоо зуучлагчийг аппараттай манай гэрийн бүх зургийг ингээд авсан болохоор тэр хүнээс одоо намайг анх ороход л ийм байсан гэж зургнуудыг аваад харуулчих болно. Гэхдээ би зүгээр хүнд жоох юм асуудал төвөг утсан болохоор би энэ байрны обо хулдаас 2-ыг ингээд солиод өгчээ гэж би бодоод тэгээ миний байрны барьцааг өгчих байхаа гэж би бодсны үндсэн дээрээс 1 сарын барьцааны одоо сарын түрээс ингээ өгье гэж хэлсэн байсан байхгүй. Тэгсэн чинь ардаас нь шууд чиний барьцаа ингээд өгч чадахгүй. Тэгээ ингээд ямар нэгэн асуудал гарах юм бол гэдэг байхгүй. Яг ямар асуудал хаанаас гарахыг ингээ хүлээгээд байгааг нь би ерөөсөө мэдэхгүй. Гэхдээ би өөрийгөө зөвтгөж байгаа зүйл бол ерөөсөө биш. Би яг ингээд усаа ингээд нээлчээр албаар ингээд нээгээгүй ч гэсэндээ өөрийгөө зөвтгөөгүй. Тэгээ би байрныхаа эзнийг ч гэсэн бас буруутгахгүй байхгүй юу. Мэдээж ойлгомжтой. Тэр чинь энэ барилгаар мөнгө олдог, энэ барилгаар хоолоо олдог, энэ барилгаар амьдардаг хүн мэдээж асуудал үүсч магадгүй гэд ингээд ингээд сандраад айжгаад байхаа. Тэ? Гэтэл 1 сарын дараа одоо ингээд асуудал үүсэхгүй байвал миний мөнгийг өгөхгүй гэх тэнгүүд ер нь өөрийнх нь ярьж байгаа өнцгөр ч юм уу ер нь ингээд өгөхгүй шинжтэй. Бүр заавал ингээд асуудал үүснэ гэдэгтээ би ингээд амар итгэлтэй байгаад байгаа байхгүй юу. Тэгээ би ингээд хаана асуудал үүсэх юм болоо. Одоо манай энэ иргэнийг за энэ угаалгын машин эдгээр чинь бүгдээрээ ингээд 4 хүлтэй газраас өндөр байсан. За энэ бол мэдээж шал дээр байсан. Гэхдээ одоо би чинь ус алдснаас хойш 3-4 хоног гэртээ амьдарчлаа штэ. Энэ ингээд муудаагүй. Өөр ингээд манад ингээд хөл мөлний илжрээд муудах тийм тавилга ерөөсөй байхгүй гэв. Тэгээ яг би одоо маргааш өглөө энэ байрнаас бүх юмнуудаа аваад явна 9 сарын 30 хүртэл одоо энэ байр ингээд хоосон байна. Гэхдээ би ингээд гарахтаа бүх зураг мураг аваад тухайн хүмүүс манай байрны эзэн яг ямар хүн бэ гэдгийг би бас мэдэхгүй шүү дээ. Хідэн одоо тэр чинь ахмад настай юм хөгшин хүн те юу ч хийж чаддаг ямар ч одоо дотроо юу ч бодож байгааг би мэдэхгүй шүү дээ. Намаа ингээ гараа явсны дараа за нөгөө чинь нүүцэн юм чинь ингээд асуудал үүсгэнэ гэж шал мал одоо юу гэдэг темп мэмтэг албаар ингэж хагалж маалгах ч юм уу тийм асуудал ингээд үүсгэж магадгүй гэдэг үүднээс ер нь жоохон хянууртай байхаар шийдсэн. Тэгээ би ямар нэгэн алдаа гаргаад ямар нэгэн асуудал гаргацсан үед би зүгээр ингээд өөрийгөө зүгээр штэ. Яасан? Үгүй энэ асуудал байхгүйсэн бол би энэ зүйлийг ойлгохгүй байх байсан штэ. Би угаасаа энэ алдааг гаргах л байсан юм байна. Би энэ алдаанаас ийм сургамж авлаа гэж боддог байсан бол би энэ зүйл дээр ягаад ч тэгж бодож чадахгүйсэн бохгүй юу? Би 7 сард байрнаасаа гарнаа гэж хэлнэ гэдгийгсэн шүү дээ, тэ. Намайг унтчихад энэ цонхыг ингээд одоо энэ цонхыг одоо чи нөгөө
зуны үйлрэл болохоор бид нар дандаа цанхаа онгойлгоцоо тэгээ энэ жижигхэн тортой байхгүй. Тэгээ энэ торын цаанаас нь ч наанаас нь ч ингэж онгойлгох чинь. Тэнгүүд миний бодож байгаа бас нэг муу санаа заяа. Энийг ингэж онгойлгосноо урт төмөр модоор энийг ингэж нээгээд ингэчээ тэгээ цухтаага яваад өгсөн юм болоо. Тэгээ тэр үед нь би яг нам унтчихсан болохоор мэдээгүй байсан болов гэж би бас муухан санаж бодсон. Яг байрны барьцааг бол би хуурай хичээсээ тандыг хичээсээ зээлээд нөгөө байрныхаа барьцааг ингээд өгцөн тэгээ нөгөө барилга орохоор болцсон. Эндээсээ юу ойлгох вэ гэдэг юмгууд хүнд угаасаа л ингээд нэг л өглөө босоод ирэхэд ямар ч хамаагүй өөрийн хийгээгүй өөрийн мэдээгүй асуудлууд ингээд гараад ирд юм байна. Тэгэхээр энэ асуудлууд дээр бүр ингээд өөрөө л тайван суугаад өөрөө л уужуу ингэж бодоод цэцлэхгүй бол болохгүй. Нэгт за ар гэрхинтэйгээ ойр Монголдо байвал бас арай өөр штэ тий. Тэгэхээр зүгээр иймэрхүү гинтийн асуудлууд бол ингээд Солонгос улсад чамайг Солонгос улсад ч байх тий. Зүгээр иймэрхүү гинтийн асуудлууд ингээд гардаг шүү. Тэгээд одоо энэ тэнд өөр оронд ингээд ганцаараа амьдарч байгаа тохиолдолд иймэрхүү асуудлуудыг шийдвэрлэх, иймэрхүү асуудлуудаа ингээд нүүр тулахад бол надаас жоохон насны хүүхдүүд ч юм уу дөнгөж гадаад улсад ингээд ирээд амьдарч байгаа хүүхдүүдэд нэлээ хүндрэлтэй байж магадгүй. Ямар нэгэн зүйл дээр хянууртай байгаараа, ямар нэгэн зүйл дээр бүр ингэж сайн шалгаж, за энэ зүйл чинь анханасаа ийм байсан шүү. За энэ зүйл чинь анханасаа тийм байсан шүү. Энд чинь анханасаа болохгүй нь энийгээ засварлаж өгөөрэй гэ тэ энэ бүгдийг ингэж анханасаа ярьдаг байгаараа сонор сэрэмжтэй байгаараа гэдэг үгдээс би энийг ингэ ярьж байгаа байхгүй. Тэрнээс би одоо ингэ мөнгө олж надад туслаач надад ингэ яах вэ гэдэг ингэ яах вэ. Би бол асуудлууд ерөөдөө бол цэгцэлсэн. Тэгээ сарын дараа харж байгаад үнэхээр асуудал бол байхгүй бол би бол барьцаа мөнгө авна гэж бодож байгаа. Яа сая 500 сая вон штэ тэр чинь. Яа. Тэгээ би ингэ асуудал ингэ гарчаад гэрийнхэнтэйг ингэ нэг сүртэй холбоо ярьж чадахгүй гэж угаасаа ингэ ерөөсөө бүр ингэ чоншин усаа заяа бүр ингэ ухаан мэдрэл байхгүй ингэ байнгын бодоол заяа. Яагаад энэ ус ингэж юу? Яагаад тэгч юу? Яагаад барьцаа мөнгө өгөхгүй гэж би барьцаа мөнгө хаанаас олох хэвтэй л яагаад ингэж бодсоор байгаа 2-3 хоног өнгөрцөн. Тэгээ манай ихч над руу залгаад үгүй чи ч яач ваа ч тоо яагаад таг алга болчихоо гэж гээ уйлаа заяа. Ихчээгээ хараад хоолой зангирал уйлж байгаа юм чаа. Нөгөө асуудал гараад юу гэдэг вүлээ? Асуудал гараад том хүнээс зөвлөгөө авах гэсэн чи өөрөө том хүн болчих үед гээд мим иймэрхүү постууд байдаг шүү дээ. Тэгэхээр ганцаараа гадаад орн руу явж амьдрах гэж байгаа иймэрхүү яг бие дааж байгаа амьдралд бол хүнд төсөөлөхгүй асуудлууд, төсөөлөхгүй өөр шир, төсөөлөхгүй мөнгөний асуудал зөндөө гарч ирдээ шүү. Тэгэхээр зөндөө угаасаа гарч ирдэг болохоор ер нь алхан тутамдаа боломжтой байгаа. За тэгээд нэг тиймэрхүү байлаа. Нэг 3-4 оны дотор чи янзын юм боллоо. Тэгээд асуудал гарвал гэрийнхэнтэйгээ сайн ярилцж байгаа юм уу да. Тэгээ ер нь бол асуудал гарна шүү, зөндөө гардыг шүү. Тэгээ тийм байна. За ингээд байрны асуудал бол ингээд дуусаа. Өөр сонь сайхан гэдэг юм бол за манай дээд курсын дэлгөөний их сургуулаа төгссөн. Тэгээд цацаа бит хоёр дөг гихчийн төгсөлтийн баяр дээр нь очсон. Бид нэр ихлэ сургууль дээр нь гой зураг хөрөг авахуулаад бичлэг хийж ингэж явж байгаад сүүлдээ гой хоолнд ороод бөөндөө дөг гихчийн найзуудтай одоо марч мичтмаа гişтэр мөн бас ингэ хүрээд ирсэн байсан. Тэгээд найзуудтай бүгдээ хоолнд ороод дөг гихчийн их чинь бидрийг хоолнд даагаад тэгээд бид нар дараа нь хоолнд орчоод би ч нөө оройн ажилдаа болохоор явах хэвээр тэгээд явхаас өмнө бүгдээрээ гоё кой нүрэ банд орж гоё дуудуулъя гэдэг хэсэг дуудуулж аваад явсан. Тэр бичлэгийг үз. High vlog. Хөргөстэй газараа ирээл нэвт нь орлоо доо. Тэгээ. Өчргөө. Хөлсийг юунд ирсэн бэ? Юунд ирсэн бэлээ? Төслийн баяр. Төслийн баяр. Төслийн үдэшлэг. Graduation ceremony. Уух юм та. За бүгдээрээ гадаа гарч. Найзын нэг удаагийн коф бас үхээр. Наад чи найз нөгөө цэвэрлэгээний ажил хийж байгаа тэг хүмүүс орхиосоос авах. Тэнгүүт нь шууд так. Уг нь яг зориулж авсан бол нэг улаан мөнгөний яг аяга авна штэ тий. Тийм нэг бас нэг зураг мөрөгтэй тий. Тийм зураг мөрөнд дараа цэвэрхэн авах юм шүү дээ. Тэгээд зөв гэртээс нэг удаа хаяг аваад ирсэн. Бүгдээрээ гадаа гарцгаая. Нүүн үсрэгдэх шиг үсрэж тойлоо. Зэрэг төгсөл малгаануудаа шидээд. Битээр их сургуулаа зэрэг төгсөн шүү дээ. Хаста гоё аваастай. Хаалга онгой. Вьетнамчууд амар их байна. Тийм байна. Старууд ерөөхдөө бол гайгүй. Гадаад хүмүүсийн вьетнамчууд байна. Тийм. Манай төгсөлтийн баярын төгсөгч одоогор хоцорсон байгаа. Тэгсэн ч гэсэн бид нэг ч монголгүй одоогор харахгүй байна тий. Одоогор 15 минут. Тэгвэл 9 орж копи авах уу? Тэхөө.
Доктор тэгвэл Копи ав. копи авчуулаа. Хоёул авч бид нэг харуулаач хөө. Битэрий юу хосолцтой байх. Хормон дээр жоо хосож шиг байна те. Oh my god, ингэж салхитай. Энэ маань бас жоохон үүний амар гоё стайлны баггүй юу? Би баг өөрөө төгсөж байгаа юм шиг л. Өөрөө төгсөж байгаа юм шиг аа. Хичээл орохоос өмнө Сөүл рүү явна. Манай аваг ах Сөүлд амьдардаг. Тэгээд аваг ах дээр очиж уулзсан. Найзтайгаа бас Сөүлөөр жоохон зугаалах бах. Манай найз Монголоос ирсэн. Тэгээд найздаа Сөүлийг үзүүлээд ер нь одоо шопинг хийлгүүлээд явна гэж бодож байгаа. Гэртээ ороод гэр орноо төвхнүүлчээд тэгээд яг шинэ орсон байрынхаа бас хоом төр бичлэгийг үзээд ганцаараа амьдардаг эрэгтэй хүүхэд хувцсны шүүгэн төгөл яг ямар байдгийг галтгоо нь ямар байдгийг гэдэг бүгдээрээ хоом тоор ингээд бичлэгийг хоом тоор ингээд бичлэгийг үздэгээ нэг дараагийнх нь гэдэг юм бол бас 9 сар болоод хичээл орж байгаа болохоор шинхэн ч яг 2 дугаар курс одоо энэ оюутны амьдралыг ямар байдгийг ямар газар хоолтын хичээл нь ямар цагийн өөртөө явдаг ингээд бүгдээрээ дараагийнхаа блог бичлэгүүдээр ингээд уулзцгаа. Тэгээд Instagram дээрээ бас би хөрхөн миний дагагч нар нэмэгдээд YouTube хуудсан дээр маань ч гэсэн миний дагагч нар бүгдээрээ ингээд нэмэгдэжээ. Тэгээд комент хийгээд лайк дараад subscribe дараад өгөөрэй. Хинт чамаагүй би бүчин авьяасгүй намайг харашаа ихтэй одоо бүчгэлж байна. Чиний хийдвэн хийдэг би чиний бодоогүй боддог би хаяж ахын өддөгч ихтэй чамаас өөр шүү. Би чамаас өөр чи надаас өөр зүгээр л энэ хивэрэ хачаасан өөрийнхөө би чамаас өөр чи надаас өөр зүгээр л энэ хивэрэ